Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. Сайн байцгаана уу үзэгчдээ. Ёолорон булангийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа загвар өмсөгч топ модель бэлгүүнийг урьж оролцуулаад байна. Өмнөх дугаарт маань одоо мэдээж дуучид маань оролцож байсан. Мөн та бүхэн мэдж байгаачлан эмэгтэй загвар өмсөгчд эмэгтэй модельуд маань оролцож байсан бол энэ удаагийн онцлог нь эрэгтэй модель оролцож байгаагаараа онцлог байгаа. Тэгээд энэхүү одоо видеог маань анх удаага үзэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд энэ видеоны маань онцлог нь юу вэ гэх юм бол одоо үзэгчдээсээ асуулт авч үзэгчдийнхээ хүссэн асуултыг бас давхар асуудгаараа онцлог байгаа. За ингээд шинэ 10 эхэлж байна. ISV 10-ны эхлэлийг хэрхэн эхлүүлж байна? Одоо 2020 онд бүр нэлээд их ажил төлөвлөсөн байгаа. Тэгээд тэр ажлаараа л яг энэ 7 хоногоос ахуулаад яг ажилдаа орж эхэлж байна л да. Тэгэхээр ер нь бол 2020 онд бол нэлээд одоо баггүй ажлууд байгаа. Нэлээд том ажлууд байгаа гэж бол би өөрөө дүгнж байгаа. 19 онд бол 2020 онд хийж байгаа ажлуудын эхлэлийг тавьсан. За 20 онд юу хийж байгаа вэ гэхээр одоо Model Award хийж эхлэх гэж байна. За Music and Video Award хийж эхлэх гэж байна. IGX Entertainment тэр одоо тий IGX Entertainment тэр IGX Award гэдэг award хийж гэж байна. За Models цэгээр Models Award гэж хийж байна. За тэгээд UB Fashion Week-ийг аль бие усрын томооглон хийж эхлэх гэж байна. За тэгээд өөрөөс контентууд IGX-ийн бас телевизийн контент одоо бид нар хүүхдүүд бэлтгэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо сонгон шалгуулт явуулж байгаа. Явуулах соёлын хүүхдүүдийг гаргаж ирэхээр бас бэлтэж байгаа. За тэгээд ойрд яг эдгээр ажлынхаа юун дээр илүү голчлонлох төвлөрч ажиллаж байна вэ? Юу руу ингэж голчлон дайрч байна? За ер нь бол бүгд нь л голчлон дайрч байгаа. Ягаад гэвэл бүгдээрээ хоорондоо холбоотой учраас. Яг нэг юм тойрогт байгаа л да. Яг энэ одоо Monkey CGM гэж онлайн шоп байна, Models CGM гэж байна, IGX CGM гэж байна. За Iron CGM гэдэг манай мэдээллийн сайт байна тийм ээ. Тэгэхээр IGX Entertainment болохоор урд уурын сайхан артистууд, Models CGM болохоор models болон инфлюенсер түүнтэй одоо хамаарах артистуудыг одоо оруулсан тийм мэдээлэл одоо менежментийн сайт гэсэн үг. За Iron болохоор энэ бүгдийг мэдээлж авах хэрэгтэй сайт гэсэн үг. За өөрөөр бид нар одоо инфлюенсер болон одоо модель артистуудыг гаргаж ирсний дараа бид нар одоо худалдаа 8 хийнэ гэсэн үг. Тэр нь болохоор юу гэхээр одоо Monkey CGM буюу онлайн платформоор бид нар одоо брэндүүд гаргаж ирэх тийм ээ. За одоо артистуудын одоо өсвөр насны үеийнхэн зориулсан одоо бүтээтгүүнүүдийг гаргаж үйлдвэрлэх тэрийг одоо Monkey CGM-ээр борлуулж бүтээтгүүнээ одоо зурцлах гэсэн тийм зорилготой байгаа. Тэгэхээр яг бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой байгаа учраас яг бүгдэн дээр нь төлөж ажиллаж байгаа. Сайн бизнесмен, сайн одоо дуучин гэдгээс хүртэл баталсан. За тэгээ сайн жүжигчин гэдгээ бас саяхан баталсан. За тэгээ сайн модель, сайн загвар өмсөгч гэдгээ ч гэсэндээ баталсан шүү дээ. Тэгээд мөн зэрэгцээ, үүний зэрэгцээгээр одоо сайн аав гэдгийг нь бас хүн болгон мэдж байгаа. Охин нь одоо хэдэн нас хүрч байна? Хөөрхөн охиныхаа талаар яриач. Одоо манай охин ч 7 нас хүрэх гэж байгаа. Тэгээ сая 11 сард 6 нас ирсэн. Он гараад 7 нас руу явж байна. Ер нь бол тэгэд яг л би л дээ. Угаас аав юм те. Миний сайхан ааваа гэж намайг очдаг. Дандаа тэгж. Миний очно одоо миний охин миний сайхан ааваа гэдэг очтой. Нэлээ өндөрлөх шинжин шүү. Тэгээ заврын шоу болгоныг бол алгасгүй үздэг. Тэгээд ааваа би заавал завар усч болно гэж надад хэлдэг байхгүй жоохон гэсэн. Тэгээд хүнд бас нэг аав ээж нь юу ч хийдэг гэсэн хамаагүй хүүхэд бол аав ээж нь бол яалтч одоо баатарна. Тий. Хүүхэд одоо аав ээж хэрвээ хүүхэд аав ээжийг үнэлдэг хайрладаг бол ээж аав нь одоо ямар ч ажил хийдэг, ямар ч ажил эрхэлдэг тийм ээ, ямар ч бизнес хийдэг байсан гэсэн хүүхэд бол аав ээжийг болохыг мөрөөддөг. Тэгэхээр тийм үртэй байгаад их баярлдаг. Тэгээ бас гоё юм билээ. Намайг гэж байгаа хүн тэгээ над чиг болъё гэж мөрөөдж байгаа чин сэтгэлээс хайрлаж байгаа хүнтэй аягүй гоё юм билээ. Ер нь бол охиныгоо бас загварын ертөнцид хөл тавихт нь тусалж дэмжих байх тийм үү? Тэгж одоо тулсан дэмж шүү дээ. Одоо ингээл 10 төрөл ирэнгүүт дагуулаад явна гэсэн байна. Тэгээд хажууд тэгэл яваал. Миний сайхан аваа гэж явж. Миний сайхан аваа гэж явж шүү дээ. Аха. За тэгээд үүнээс гадна одоо манай одоо үзэгчдээс маань ирсэн бас нэг юм асуулт байна л да. Ингээд эмэгтэй хүний яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гинэ? Эмэгтэй хүнийг мэдээж хамгийн түрүүнд бол ухаалаг байгаасаа гэж хүсдэг. За юмны наантай цаантайг ялгаж салгадаг. За хэтэрхий бас эмэгтэй хүн гэсэн одоо тэр одоо ташлимтгай зан тийм ээ. Одоо эзэрхүү заа гэдэг чинь тийм хэтэрхиас дураараа байх ч юм уу. Тим зан одоо
тийм зангууд ялгаж салгадаг. За юмны бас балансыг тааруулж чаддаг тийм ээ. Тийм л байгаасаа гэж ер нь их хүсдэг. Мен гадаад үзмж бас байлаа гэд тэгэхээр ухаан модо ч юм уу аливаа юмны одоо учрыг одоо тунгааж боддгүй юм хтөө байх юм бол бас хэрэггүй. Бас үнэхээр одоо ингээд чадвартай, үнэхээр одоо хүчтэй юм хтөө хүн байлаа гэд өөрөөр үздэг гэр бүлээ хүндэлдэг ч юм уу, аль одоо эр хүнээ хүндэлдэг ч юм уу тийм хүн байх юм бол бас хэцүү. Мэдээж яг бүгдээрээ зохицсон хүн байна гэдэг бол ховор. Тэгэхээр яг хүн байдаг. За тэгээд яг гэр бүлийн яг тодорхой одоо жанжин шугамуудын одоо цензур хийх зарыг мэдэрдэг тийм ээ, тэрийг зохицуулж чаддаг. Эр хүнээс зөв заалж чаддаг. Хитрхи бас хатуу аргаар биш, хитрхи бас одоо загнаж зандрахгүйгээр ухаанд нь ойлгуулж чаддаг тийм ээ, тийм ухаалаг байхыг л одоо хүсдэг шүү дээ. Эмэгтэйнээс бол тийм ухааны бол хүсдэг. Тэгэх юм бол яалтч өгөө тэгээд татагтаад байна л да. Тэгээд ирсэн цагт бол дараа нь өөр эмэгтэй явуулаа гэхэд яг тэрийг л хааж эхэлдэг байхгүй юу? Тийм аа хүсдэг. Гэтэ миний бодлол гараад үзмж бас их чухал. Тий, тэгээд тийм л байгаасаа гэж хүсдэг те. Хөдөлмөрч байгаасаа гэж хүсдэг. Заавал гэр цэвэрлэл, заавал хоол ихэнтэй бас чухал биш. Гэхдээ тодорхой хэмжээнд бас нэг айл гэр бүлийн одоо би бол хоол их гэр цэвэрлэхэд амар дуртай. Би нөө өөрөө аяг хобби таахгүй. Би бол урд уураа хийчдэг. Гэхдээ бас нэг хүүхдээ бас нэг тий цэвэрхэн явуу, айл гэрийг бас цэвэрхэн аваа авчдаг. Одоо арын сайн дааж чаддаг тийм л юмхтэй байх юм. Одоо байвал их сайхан л санагддаг ш надад тий. Одоо нэмэгтэй хүнээс хүсдэг энэ зан чанарын дагуу бас охиноо бас хүмүүжилж байгаа ах тийм үү? Тий. Тэгж байгаа. Ээжтэй нь бол ер нь жоохон бас яадаг шүү дээ, өрсөлдөн шүү дээ. Тий. Эрэгтэй хүнд байх ёстой тэгвэл зан чанар яг хамгийн гол тэр эрхэмлэх ёстой үнэт зүйл юу гэж боддог юм болоо? Эрэгтэй хүн дээ? Тийм, эрэгтэй хүн. Эрэгтэй хүн за эр хүн шиг бай гэдэг те. Яг эр хүн шиг гэдэг чинь юу гэсэн үг юм бэ те? Яг юунд хийж мэдэхгүй шүү дээ. Эр хүн шиг гэж батлаад эр хүн шиг тэр байх ёстой гэдэг зан чанарыг одоо яг эцсийн байдлаар хүмүүс бол ямар байх ёстой гэдгийг хийж мэдэхгүй. Зүгээр юу байгаасаа эр хүн шиг байгаасаа гэдгийг би бол ерөөхдөө нэг тийм одоо нэг тийм танаа бодлол нийцдэг. Зүгээр л хүн байгаасаа гэж л боддог. Ямар ч байдлаа. Эмэгтэй хүн шиг байгаасаа, эрэгтэй хүн шиг байгаасаа гэдэг бол өөрөөс л асуудаг гэж боддог. Энэ бол ер нь бол хуучин засаг үзэл бодлоо гэж боддог. Аль нь хүн аль нь илүү одоо аль нь давуу талтай байхыг хүсэж байна, аль нь хожихыг хүсэж байгаа тийм ээ. Аль нь ч гэсэн хүндлэгтийг хүсэж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол яг адилхан даваа хэрэгтэй. Тэгэхээр миний эрх чиний эрхийг хязгаарлагдана, чиний эрх миний эрхийг хязгаарлагдана гэсэн үг тийм ээ. Тийм учраас яг л бие биендээ хүндлэлтэй, зөв харьцаатай. За тэгээд хүн чанартай байх хэрэгтэй. Зөөл үедээ зөөлөн байх хэрэгтэй, хат үедээ тохируулдаг байх хэрэгтэй. Ийм л байгаасаа ч хүсдэг чинь бол альваа хүн. Нэр хүн эмэгтэй хөхөөс илүүтэйгээр. Би бол адилхан төвшин л гэж хардаг. За тэгээд өөр бодолд орсон. амар бодлого шийдсэн сууж та. За тэгээд нэг юм гэр бүлийн хүмүүжил нэг юм зүйл байгаад идэх шүү дээ. Эрэгтэй хүн уйлж болохгүй ч гэх юм уу тий. Тэгээд эрэгтэй юм байж чалчгансан гэж сая бас ингэж хэллээ шүү дээ. Эр хүн шиг бай гэл. Ер нь яг ингэж эрэгтэй хүн уйлж болохгүй гэсэн энэ тал дээр өөрөө яг ямар бодолтой. Яагаад уйлж болдгүй юм? Юу уйл шүү дээ. Хүн лимж уйлж тэтгэлтэй чинь уйлж болно шүү дээ. Харин эрэгтэй уйлдаг хүн яригддаг юм шүү. Тэгэл яг ер нь тэгэл хүн лимж сэтгэл зүрэхтэй энэ гомдно, дотроо уйлна, эсвэл гаднаа уйлна хүн янз бүр шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй эрэгтэй хүн нэг дээрээс анд явдаг, дайнд явдаг байсан учраас одоо эрд цорыг тэр нэг бие мах бодгийг одоо хүчийг харуулсан одоо үйлдэл фоз их авдаг ус учраас уйлах нэг зохимжгүй харагддаг гэсэн ч магадгүй бас тий. Тэгэхээр эрэгтэй хүн бол уйлж болно, гомдож болно, хүнлийн манаж ямар ч одоо асуудал байхгүй шүү дээ. Тэндэр эсрэгцдэг. Эмэгтэй хүн ч гэсэн ингээл одоо ингээл за нэг гэр гэсэн бол эмэгтэй тэр чигтээ явдаг юм аа гэсэн тэрийг бол би бол үсгдэг. Гэтэ хүн ч гэсэн тэгж чадна, тийм ээ? Илүү өрөвч байдаг юм болов уу гэж боддог эрэгтэй. Илүү өрөвч байдаг, илүү зөөлөн байдаг юм болов уу гэж боддог л доо. Эмэгтэй болохоор хитрхи ухаанаа ашигладаг гэсэн үг. Тэ? Одоо хар багасаа жисээгэл 10 жилийн хүүхдүүд ихэд л октод мөрч чад өөр илүү бодол санаа илүү явчихсан байна. Тэр нарай нэг хүүхдэр байдаг ч юм уу, тэ? Тийм одоо хөгжлийн өөр үе шатнд байдаг л да эрэгтэй эмэгтэй одоо хүйсэн тийм ээ. Тэгэхээр би бол ямар ч алгаа эмэгтэй хүнтэй адилхан зөрсдөлтэй
хайрладаг, дууралдаг тийм ээ. Адилхан хайрлаж чинь, дурлаж чинь гэдэг чинь хайлалгаагүй зөрсгөлтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг хэтрүүлж болохгүй мэдээж чинь бас сэтгэлээ бас одоо илчилж гаргах нь зөв. Нэг юм болохгүй гэсэн юм байхгүй шүү дээ. За тэгээ саяхан бас нэг кинонд дүр бүтээсэн шүү дээ тий. За тэгээ ерөнхийдөө бол загварын салбарын маань ер нь ингээд кино урлагт хүч төрөө орж ирж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол мэрэгжлийн бус хүн ингээд кино урлагт орж ирэх мэрэгжлийн бус хүн одоо кинонд тоглохыг юу гэж боддог вэ? Энэ нь ерөнхийдөө бол одоо мэрэгжлийн бус хүн мэдсэл хийж байгаатай адилхан зүйл болов уу үгүй болов? Ер нь бол юу олон улстай яг энэ загвар дуучид бол бүгд бишээ жүжигчин дуучид бол загвараас гарч ирдэг хвчлэн. Гэхдээ тийм одоо хвчлэн явахдаа ер нь тийм одоо тохиолдол маш их байдаг. За мэрэгжлийн жүжигчин байх бас амар хөндлөштэй зүйл юм байлээ. Би бол яг мэрэгжлийн жүжигчин шиг бол байж чадахгүй. Тэд нар бол номын дугаа сонссон практик их маш их хийж гисэн бас шалгалт шүүлгээ өгөөд диплом хамгаалсан хүмүүс чинь шал ангид тийм ээ. Дадлаг туршлагатай хүмүүс шалгуур. Мэдээж бас төрдөг хүмүүс байгаа. Зүгээр загварч өөрөө яг өөрөө яг н урлаг entertainment салбарын бас эхлэл за гэдгээс утгаараа эндээсээ эхлээд загвараас яг загварын тайзан дээрээс эхлээд цаашаа ингээд дотоод авьяасаа гаргаж ирэх одоо боломжууд нэгдэг юм гэж бодсон л доо. Яалч хүн нэг өндөр учраас шууд эхлээл загварын одоо салбар руу автоматар ордог. Таны дараачаар одоо өөртөө загварт одоо тайзан дээр тасаад ирэхээрээ тэр одоо хүмүүсээ танилцаад ирэхээрээ за өөрийгөө бас харуулна. За тэгээд бас илүү чадвартай юм болов уу гэдэг бас нэн. Тэргээр дахиж сурах боломж нь бас их тун ховор. Сурж ирсэн хүмүүс байгаа л да гэхдээ яг бас миний хувьд гэх юм бол жүжигчин дуучнараа явъя бүр 100% явъя гэсэн бас бодол байдаг учраас тэргээр бас лавшруу сурахад цаг алдсан хэрэг болох юм гэж боддог л доо. Гэхдээ мэдээж дугуулсан дамжаанд бас сууж исэн хүүхдийн орд nature sounds гэл тийм ээ. Явжсэн зүйл байгаа. Би болохоор цэгэр хийж байгаа бол урлагийн менежмент талаар нь барья. Ерөөсөө урлаг артистуудыг зөв менежмент болгоё. Эдрийг бас энэ одоо ажиллах орчин, хууль эрх зүйн орчингоор хангах хэрэгтэй юм байна. Ажлын байр, за энэ бүх одоо энэ одоо менежментийн үйл ажиллагааг хангах хэрэгтэй байна гэдгийг одоо олж харсан учраас яг энэгээр л 100% дагнж явах шийдсэн. Хажуугаар нь хоббигоор зүгээр тодорхой хэмжээнд бас кино, дуу гэх тал зүйлийг бол хийнэ л гэж боддог. Тэгэхээр загвар бол энэ бүхний эхлэл юм шүү гэж боддог л доо. Загвархны хувьд орсон хүмүүс нь загвар дотор авьяастай хүмүүс нь цаашаа өөрийгөө нээж явдаг байхгүй юу? За тэгээд бас ингээ үзэгчтэй маань хүссэн хамгийн гол зүйл юу байсан бэ гэвэл өөрөө их гоё дуулдаг шүү дээ. Тэгээд энэ хүү видеогоор нэг хитгэн бадагч болоод дуулуулаад өгөөч гэсэн. Хаа санал аваад байгаа юм та нараа. Чөөрөв ч байгаа юм шүү. Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. In other words, hold my hand. In other words, baby, kiss me. Fill my heart with song. Let me sing forevermore. You are all I long for, all I worship at the doors. In other words, please be true. In other words, I love you. За баярлалаа. Ямар гоё хаалт бэ? Ямар өнөөдөр өглөө очсон чинь хоолоо орсоод хүний дуулахаар худлаа шалтгаан гэдэг тийм хамар өгтөрөө хоолоо орсоод яалч гэлт юм байна. За ингээд энэ хүү ярилцлагын видеоны маань төгсгөлд үзэж байгаа үзэгчдэд маань хандаад үг хэлэхгүй юу? За ер нь бол дандаа өсвөр насны хүмүүс бол хөвчлө үзэж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн яг үүндээ бол одоо яг хэлж лекц хийж байгаа зүйл байгаа л да. Монголдо үлдэх хүмүүс байна уу гэж гараар урж өгөх байхгүй лээ. Эргээд би лекц хийж байгаа л да. Тэгэхээр яг надад ч гэсэн тийм үе байсан. 10 жилдээ за ажиллаж явах хугацаанд Монголоос явна. За Монгол үнхээр болохгүй бүтггүй газар юм гэж боддог байсан. Гэвч би Монголоор аялаад ирсэн цагт за үнэхээр ингээд одоо өөр хүүхдтэй болоод ирсэн цагт хүн бол
яалтчгүй их нутгаа гэдэг. Монгол улс минь ямар өргөн нутагтай юм бэ? Энд ирээл найз нөхдөдөө багын дурсамж бүх энэ одоо нэг гудамж хашаа тийм ээ. Бүх юм хүний дурсамжинд л ерөөсө үлддэг юм байна. Тэгэхээр дурсамж бүтээгдсэн газар чи дурсамжчин болсон газар л хүн ерөөсөө одоо яг тэндээ бол хамгийн одоо тухтай байдаг юм байна л да. Тэгээ төрлөх хэлээрээ за ингээд төрлөх улс нутагтай хүн бол хэн нэгэн байх маш чухал. Харийн орночд хүн бол хэн нэгэн болно гэдэг бол маш хүнд. Тэгэхээр яг хэрвээ одоо их нутгаа орхий гэж байгаа бол та өөрөө л голчиж байгаа гэсэн үг. Хамгийн голчих нь та өөрөө болж байгаа гэсэн үг. Тэгэхээр голчхор хүн болохгүй тулд за үнэхээр их оронч хүн байхын тулд за ирээдүйн хаашаа бодохын тулд их нутгаа бодохын тулд одоо ингээд хэрэгтэй хүн их нутгаа хэрэгтэй хүн болж хүмүүжих хэрэгтэй. Хизээж их нутгаа орхин гэсэн бодлоо одоо тээж явж болохгүй гэж миний хувьд бодож байгаа. Тэгэхээр хизээж би их орноо орхихгүй гэдэг одоо ураатай ер нь болсондоо сүлдэл тий. Тэгээд ирээдүйд бол би одоо ухаалаг бөгөөд зөв нийгэмтэй, зөв хүмүүстэй, тэг зөв одоо дэд бүтцтэй тийм одоо хот байгуулна гэсэн одоо хүсэл эрмэлзэл байдаг. Тэгэхээр ер нь бол болохгүй зүйл байхгүй хаа л гэж боддог. Тэгэл одоо бол дараагийн бүтэн нийгэм одоо шинэ үеийнхнийгаа бол бас зөв задлыг гэсэн бодолтойгоор IGX нэртэй байгуулж гэсэн учраас энэ зорилгоо заавал биелүүлж эндээ хүрэх болно гэдэг юм лээ. За баярлалаа. За ингээд үзэж байгаа үзэгчдээ ч гэсэндээ баярлалаа энэхүү видеоны маань бүрийн их ярилцлагыг та бүхэн бичвэр хэлбэрийн ярилцлагаас минь одоо бас унших боломжтой байгаа шүү. Ингээд баярлалаа. Баяртай. Баяртай.